Зөвлөлттэй эсрэг олон улсын эрдэм шинжилгээний урал 10 сарын 3-ны өдөр өнөөдөр Өмнөговь аймгийн Далан Зарцад хотод эхэлж байна. Тэгээд энэ зөвлөлттэй эсрэг ногоон ирээдүй эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаага зохион байгуулагдж байна. Бас олон улсын эрдэмтэд оролцож байна. Австрали, Япон, Хятад, Франц зэрэг улсуудаас төлөөлөл ирж оролцож байгаа нь бол бас энэ урлагийн онцлог чухал зүйл байна. Юу гэхээр олуулаа ингээд бас тал бүрээс ирж оролцож байна гэдэг. За хоёрт нь ерөн зөвлөлттэй эсрэг бид нар юу хийх ёстой юм те, энэ газрын дөрөд хөрсний алдагдал, Монгол улсын газар нутгийн 77% нь зөвлөлтөнд өртсөн байна. Түүний 16% нь бол эргэж сэргэхэд маш хүнд болсон, эргэж сэргэх хэрэггүй болж байна гэдэг энэ зүйл дээр бид нар анхаарч ажиллах зайлшгүй чухал энэ шаардлага тулгарч байна. Тэгээд энэ эрдэм шинжилгээний урлагийг зохион байгуулж байгаа одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн засаг даргын дамгын газар, оюун толгой, газар зүй геологийн хүрээлэн энэ байгууллагуудаа бас бүгдд нь талархал илэрхийлээ. Бид зөвлөлтөн дээр үнэхээр энэ төрийн бодлого, иргэдийн санаа зовнил энэ бүх зүйлийг нэгтгэж энэ үүн дээр Монгол улс нэн дээр ажиллах шаардлага үүсэж байгаа. Иргэжил бас 2026 онд одоо 330 хоногийн дараа зөвлөлтийн эсрэг нүүбийн талуудын баг хурал Улаанбаатарт зохион байгуулагдана. Үүн дээр бас урьдчилж энэ жил болж байгаа энэ баг хурлын эрдэм шинжилгээний урлагийн ач холбогдол оршино гэж бодож байна. Бид бол зөвлөлтийн эсрэг гарч шийдлүүдээ яаж гаргах юм? Ямар ажлуудыг энэ тэргуунд нь тавьж хийх юм? Дээрэс нь зөвлөлтийн эсрэг энэ инновацийг яаж оруулж ирэх юм? Олон улсын туршлага, мэдлэг, хөрөнгө оруулалт, гүйцэтгэл тэгээд олон нийтийн буюу иргэдийн хамтын ажиллагааг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр л анхаарч үр дүн гаргана гэд найдаж байна.